Okay, so good evening everybody and welcome to our Wednesday meditation. За 5 гаргийн оройн бясалгалд орцгоё. Okay. So maybe there's some newer people here this evening. I just want to mention that in our 1 hour session we actually do 2 meditations. The first one we focus on setting a motivation, probably doing a body scan just to relax the body into the position, and then stabilizing meditation, which helps to build our concentration and our mindfulness. The second meditation after a very short break we do is analytical. In this case we have been and we will continue tonight looking at some of the obstacles that we face with the practice of meditation and what the remedies are, what the antidotes are. Okay, that's it. Нэчилт анхлан ирж байгаа хүмүүс байж магадгүй тэгэхээр хичээлийнхаа талаар нэг товчхон танилцуулъя те. Нэг цаг үргэлжилдэг. Тэгээ нэг цаг үргэлжлэх хугацаанд бид нар 2 хэсэг бясалгал хийдэг. Бясалгалынхаа өмнө болохоор нэг бие ингэж анхаарлаа гүйлгээд явах нэг тийм дасгал хийдیں۔ Тэ. Тэр дасгалаар бол биеийнхаа чанга сулыг тохируулаад удаан тогтун суухад бэлдээд за тэгээд эхний бясалгал болохоор амарлан ахуйн бясалгал гэж хэлдэг те. Тэр бясалгалаар яадаг вэ гэхээр бид нар анхаарлаа нэг юмн дээр тогтоож төвлөрөх тэр чадвараа сайжруулах дээр нь одоо сэтгэл тогтож төвлөрөх нь байна. Дээр нь тогтож төвлөрж байгаа эсхээ ингэж дурдж анзаарч чадах чадвараа сайжруулах. Ийм дурдл төвлөрөл хоёрыг сайжруулдаг ийм бясалгал эхлээд хийдэг. Тэгээ нэг төр завсарлаад хоёр дахь бясалгал нь болохоор ажиглах бясалгал гэж хэлдэг те. Эсвэл шинжлэх бясалгал гэж бас хэлж болно. Тэгээ тэр бясалгалаар бид нар одоо бясалгалын үед ямар саад дотор биднэрт гардыг бэ те. Юу одоо бясалгалын маань амжилттай болоход саад болоод идэв. Тэрийг яаж дарж өрнөглөх юм бэ гэдэг ийм сэдвийг бясалгаж байгаа. And also welcome to people joining us on Facebook. За захмаар бясалгалд орж байгаа хүмүүс байгаа л тэр хүмүүсийн бас амар мэндийг яг. So how many people here haven't done meditation before? Are there any new people? Get an idea. Огт бясалгал хийж байгаагүй хүмүүс байгаа. Just 1, 2, 3. Okay, welcome. All right, so let's start by paying attention to our posture. So if you're new to the practice, you might find that 1 cushion's enough. You might find it's better to have 2. So if you have knee or hip problems, then being a little bit higher, like having an extra cushion, can help you to be more comfortable. За бясалгалын суудлын талаар тэгвэл жоохон тайлбарлая гэж юм тий. Анх бясалгаж байгаа хүмүүст бол магадгүй энэ суудлал маань жоохон өндөр байвал өвтэйхэн байдаг тий. Яагтвэл ялангуяа энэ та зөвтөг энтер төдийлөн уян хатан биш байх юм бол суудлаа өндөрлөө суучихлаар удаан суухад хялбар байдгийн. Тийм учраас энэ хойно ийм дэр зөндөө байгаа шүү дээ. Тэрнээс аваад энэ суудлаа өндөрлөөрэй. And if it's really difficult sitting on the floor, we also have just a few chairs at the back, so don't be afraid to go and sit in a chair if it's too difficult on the floor for you. Газар удаан сууж чадахгүй бас хэцүү хөл өвдөөд байх юм бол бие өвтгөөд байх хэрэг шаардлага байхгүй шүү. Тэр хойно сандал байж байгаа. Сандал дээр суугаарай. Okay, so then we pay attention to sitting so that our body is sitting in the center. So if we check the buttocks, if we're leaning to one side or the other, forwards or backwards, then we're going to create tension in the body. So we want to be sitting in a very central way. За дур судал дээрээ тэгшгэн сууж гинөө гэдгээ юунд эхлээд анзааръя тийм ээ. Аль нэг тишээгээ налцсан юм уу, хазаацсан суух юм бол удаан суухад хэцүү тийм учраас тэгшгэн суугаарай. Then from there we become aware of the spine, and sometimes when we say, sit up straight, people go, get all tense. So you can just allow your spine to kind of open upwards, but leaving the shoulders relaxed away from the ears ensures that you don't create extra tension in your spine. That's important. Нуруугаа тэгш шулуун барина гэдэг. Нуруугаа цэглэрээ гэд хэлэхлээр хүмүүс хамаг нуруу чангалаад мөр зөрөө хүртэл твхэд л чангалцсан байж дээ. Тийм биш ээ гэж тэ. Нурууны үеинүүд сайхан цэх шулуун байхаас биш 2 мөрөө тэгшгэн тэгээ сул тавиарай. And then we bring the arms a little bit out from the body, and the traditional way is to place the right hand inside the left, thumbs touching, and then you rest the back of the hands in your lap.
If that's not comfortable for you because maybe the knees are high, then you can place your palms just above your knees. Гараа тоогоор баг зэрэг нуглаад биенээсээ зайтай дууруулад уламжлалаараа бол уламжлалт ёсоор бол хоёр алгаа дэш нь харуулаад зүүн гар дээрээ баруунаа тавиад хоёр эрхий хорооны үзүүрийг зөөлөн хүрэлцүүлээд гараа өвөр дээрээ тавьдаг тий. За ингэж суухад тухтай биш байх юм бол ялангуяа өвдгөн ингээд дэшегээ их босчихсон хүмүүст бол хоёр гараа алгаа салгаад хоёр алгаа доош нь харуулад хоёр үтг дээрээ зүгээр тавьчих бол. And the reason to have the arms a little out from the body is so that the air can circulate around you. Because if you get too warm, especially at the end of the day, it's very easy to become sleepy. It means the mind becomes very dull, not meditating. Та тоогоо биесээ зайтай дууруулж тавьдаг нь биеийн эргэн тойронд агаартай тий байхад тэгвэл ингээд хавччих юм бол биедээ наага хавччих юм бол айгүй бол халууцаад нойр хүрээд будангуураад тийм юу гарч ирнэ саад. And then to feel that the crown of your head is sitting just on top of your spine, and you tuck your chin a little bit in towards the throat. This opens the back of your neck, also helps with your concentration. За толгоогоо тэгшхэн гэхдээ эрүүгээ баг зэрэг энэ өвчөр рүүгээ ойртуулаад тонголгоод тэгээд шилэн хүзүүгээ сунгаад өөрөөр хэлбэл толгооны орой нурууны үе нүдтэй нэг шугамд байхаар. And then letting your jaw relax, like the lower jaw dropping away from the upper jaw. And if you can manage just to partially close the eyes. If we close them completely, the sense of darkness may encourage us to feel sleepy. And if you feel sleepy, open the eyes a little bit, just let some light in. But ideally, partially, so there's some light coming. Нүдээ хагас санаад эхнээсээ сурчвал амар байдгаа гэж тий. Яг гэвэл тас санчих юм бол бид нар сэтгэл санаа будангуураад тий сэргийг биш болоо явцдаг. Тийм учраас зөвхөн завсраар гэрэл орж явахаар хагас санаад суувал сэргийг байхад тустай. And so then we'll bring our attention to the crown of our head to do what we call a body scan, which helps us basically to release any unnecessary tension without collapsing our posture, and also to settle into a position of stillness. Because if we continue to move and fidget, then this disturbs our concentration. Одоо толгойн оройгоос эхлээд бие ажиглаад явах тий нэг тийм тасгал хийнэ гэж тэрүүгээр анхаарал хаана хүрж гин би тэр хэсгийг сайхан ажиглаад чангалцсан бол суллаад тэгээд яваад ахна тий тэгэхээр би ингээд нэг чанга сулн тохироод ирэхлээр удаан сайхан энэ байрлалдаа суухад тайлбар болдгоо гэж тий. Тэгвэл хит чангалчаад ах юм бол хэцүү байна тий. Хит сул тавьчаад ах юм бол хөдлөөд бас хөдлөөд ах юм бол тогтож суухад хэцүү. Тийм учраас нэг тасгалыг хийя. So from the crown of the head, let your attention sweep over the top of the head, through the sides and the back of the head, and slowly down through your face. Толгойн оройгоос эхлээд ардаг за биеийн толгойн хоёр хажуу нүрээ дээрээс нь доош нь суллаад яваарай. So we have many small muscles in the facial region. Very helpful to allow these to soften, to relax, and to get to a point where we feel that our face is appearing very peaceful. За ялангуяа нүүрэнд их олон жижиг булчин байдаг учраас тэр булчингууд суларж гин үү гэдгийг одоо ажиглахад хэлбэр тийм ээ. Тэгээд өөрийнхөө нүүр царайг нэг тийм тайвширсан, амарсан, дүлгөөн, тайван дүртэй байна гэж бодох нь байна. And then our attention and peaceful feeling moves down through the neck, throat, and into the shoulders. Одоо хүзүү хоолоогоо анзаарч суллаад хоёр мөрөө суллаарай. And flowing down through our arms into our hands, thumbs and fingers. Хоёр мөрнөөсөө доошо гарынхаа хурууны үзүүрийг хүртэл доошо ажиглаж суллая. Releasing tension and just allowing them to become very still. Тэгээд суллаад хөдөлгөөнгөө тогтоох нь тийм ээ.
Then our attention and peacefulness return to the shoulders and scan down through the trunk of the body, the front, the back, the sides, and all of the internal contents, all of those important organs and systems. Эргээд мөрнөөсөө их бие дээрээс нь доош нь их биеийнхаа өмнө цээжин хэсэг, хар нуруу, хоёр хажуу ялангуяа дотоод бидний гол чухал эд эрхтэн дэв тогтолцоо систем байгаа. Тэр болгон амарч суларч байна гэж бодох. And then reaching down into the pelvic region and knowing the connectedness between the buttocks and the surface beneath you. Ингээд доошлосоор суудалтайгаа хүрэлцэж байгаа биеийнхаа мэдрэмжээр ирээд тогтоорой. And knowing this connectedness helps us to feel grounded, feel connected to the earth, and also present. Mind not wandering off somewhere else. Тэгээд тэр мэдрэмжээр хүрэлцэж байгаа мэдрэмжээр ирээд тогтохоор бид нар нэг тулгууртай, баттай, хөдөлгөөнгүй сууж байгаа тэр түүнийг мэдрэмжийг ажиглан дээр нь бас анхаарал тогтоод ирнэ. And finally, the attention with peacefulness flows through our legs into our feet, into the tips of our toes. Одоо хоёр хөлөө дээрээс нь доошоо хөлийнхаа улыг, хурууныхаа үзүрийг хүртэл ажиглаад сулъя. Giving rise to an experience of a strong and stable posture. Өөрийнхөө бүхэл биеийг тогтвортой, баттай, тулгууртай байгааг ачаана. And you may become aware of an increasing sense of stillness, which helps the mind also to settle. Тэгээд өөртөө нэг улмаар сайхан тогтоод ирж байгаа. Түүнийг дагаад сэтгэл санаа ч гэсэн тогтоод ирнэ. And then we turn our attention to our mental posture, to our motivation for coming here, for practicing meditation. Одоо харин өөрийнхөө сэтгэл рүү өнгөж харъя те. Яагаад энд бясалгал их гэж ирэх болвоо гэдэг өөрийн санаа юу байна? So bringing to mind your own personal reasons for wanting to learn or to practice in a group situation. Мөн түрүүнд өөрийн одоо энд зорж ирэхин те. Бусдтай хамтаараа суугаад бясалгая гэж зорихын санаа сэтгэл юу байваа? And understanding in a nutshell that working with, or meditation is working with the mind. And ideally, with practice, we're working towards decreasing our negative emotions, negative thoughts, delusions, etc. At the same time, growing, increasing, strengthening all of our positive thoughts and emotions, our positive qualities. Бясалгал гэдэг бол ерөөсөө л өөрийнхөө сэтгэлтэй ажил юм аа гэж те тогтоогоод амарлуулах гэдэг. Тэгээд гол зорилго нь бол бясалгалаар бид нар өөрийнхөө сэтгэлд байгаа сөрөг, муу, хортой, хөнөөлтөй юу байна? Тэрийг сэтгэлээсээ арилгах, түүнээс хагацах те. Харин бидний сэтгэлд хэрэгтэй тустай, буянтай зүйл юу вэ? Тэрийг улам аривдуулах ийм л одоо зүйлийг хийх тасгал юм байна. And so there are many different reasons to come to the practice. It might be about reducing confusion, trying to find answers to your life questions, making the mind more calm and peaceful, more clear. So whatever your reasons are, take a few moments now to set your motivation, meaning it's sincerely coming from your heart.
За өөрийн тань энд зорж ирсэн хэрэг янз бүр байж болно тийм үү? Сэтгэлээ тайвшруулъя, амраа, эсвэл амьдрал тохиолдоод байгаа нүүр тулаад байгаа элдв зүйлийнхаа асуултын болохгүй бүтггүй байгаагийн хариуг олъё ч гэх юм уу тий? Эсвэл энэ төөрөлдөж эндүрээд байгаа зүйлээсээ хагацъя ч гэх юм уу? Янз бүрийн санаа байж болно. Тэгээд яагаад бясалгал хийх ёстой вэ, хийх вэ гэдгийнхаа сайхан санаа сэтлийг өөр чин сэтгэлээсээ баттай сайхан төрүүлж бодоорой. And then having set the motivation, we will now start the stabilizing meditation. За ингээд сэтгэлээ сайхан засаж төрүүлчихэд ингээд сэтгэлээ амарлуулах, агуулах бясалгалтаа оръё. So just allowing your body to breathe normally. Bring your attention down into the trunk of the body. And for the first part, just observe this natural movement that's occurring in relation to your natural breathing. So you might like to include the words of rising and falling or expanding and contracting as you notice this gentle movement. Ердийнхоор амьсгалаа авч гаргана, амьсгалаа ил дээр өөрчлөхгүй. Тэгээд амьсгал гарахад их биен дээр хаана хөдөлгөөн баригдчихээн, хөдөлж мэдэгдчихээн. Тэр хөдөлгөөнийг л анхаарч тогтох нь байна. Илүү одоо анхаарлаа чиглүүлэхийн тулд тогтоохын тулд тэр хөдөлгөөнийг нэрлэж болно гэж тий агшиж байна, тэлж байна гэдэг юм уу тий ямар хөдөлгөөн мэдэгдэж чинь тэр хөдөлгөөнөө нэрлээд тэгээд хөдөлгөөн төр тогтоорой. And so then what happens for us all is we start out concentrating. And then the mind gets pulled by some kind of sound or distraction, internal or external, and we lose connection with our object of with meditation, which is this movement of breath. So when that happens, just label distraction, let it go, come back and reconnect with the movement. За нэг юм дээр ингээ анхаарлаа тогтоож барих гад оролдохлоор зэрэг бидний анхаарлыг сарниах, сатааруулах, татах олон юм гадна талаас ч өөрийн дотоодоос ч олон зүйл гарч иртгээ гэж дуу чимээ бодол санаа гэх тэ. Тэгвэл тэр болгоныг одоо сатааруулаад байгааг мэдсэн даруйда буцаагаад гол нь тэр амьсгалын хөдөлгөөн дээрээ авчирч анхаарлаа тогтоогоод тах нь байна тий. Дахин татаж залж авчирч тогтоогоод тах нь. Тэгэхээр бидний энэ бясалгалын анхаарал тогтоож анхаарлаа тогтоох орон болвол объект нь бол амьсгалын хөдөлгөөн байх нь байна. So practice like this now. Хөдөлгөөн төр тогтоорой.
Now you can let go of the focus of the movement in the trunk of the body. Одоо биен дээр амьсгалын хөдөлгөөн дээрээс анхаарал авъя. And bring your attention up to the opening of the nostrils. Одоо хамрын хавцуур дээр анхаарлаа авчраарай. So to help us to stay focused, we're going to quietly count to ourselves in batches of 10. So you breathe in 1, you breathe out 2. You breathe in 3, you breathe out 4. You do like that up to 10. But if you lose your concentration, then start again at 1. If you can complete the 10 with focus, then start the next round. За орж гарч байгаа хамрын үзүүр дээр амьсгал дээрээ тогтохын тулд амьсгалаа тоолё гэж тийм. Тэгэхээр амьсгалаа аваад 1, гаргаад 2, аваад 3, гаргаад 4 гэж үргэлжлүүлсээр 10 хүртэл амьсгал дээрээ тогтохыг оролдъё. Тэгээд дундуур нь тоогоо мартаад анхаарал сарнаад явчих юм бол эхнээс нэгээс эхлэх нь тийм 10 хүртэл огтод сарналгүйгээр анхаарлаа алдалгүйгээр тоолох юм бол ахаад эхнээс нь эхлээд байгаарай. And so now if you're finding that quite easy or doable, then you can extend a little for the last part of this meditation by counting still to 10, but this time we do 1 in, 1 out, 1. In, out, 2. In, out, 3. So we're extending it to a full breath per count, but just breathing normally. За энэ талаар амьсгалаа толгоо тогтоод болж явах юм бол
өөр нэг арганд орё гэж тэгэхээр амьсгалаа аваад гаргаад 1 гээд аваад гаргаад 2 гээд ингээд 10 хүртэл тоолоод бай. And then you can let go of the counting altogether. And for a few moments, just observe the breath flowing in and flowing out of the nostrils, noting any particular sensations you experience with that movement of breath. Одоо амьсгалаа тоолохоо зогсоогоод хамрын нүхээр орж гарч байгаа агаар хүрлцэж байгаа мэдрэмжтэй тэр зөвхөн тэр амьсгал дээр орж гарч байгаа амьсгал дээр л тогтёо. And then as you relax your attention from that, just take a few moments to notice how it is or how it was to sit quietly, to look into your mind and try to train your mind to stay focused on the object of the meditation. In this case, the movement of the breath itself and the counting. За одоо амьсгал дээрээсээ харлаа тогтчихсан анхаарлаа орхиод тэгээд түүний оронд өөрийгөө ажиглая гэж чинь тий бид нар хөдөлгөөнгөө тогтож суугаад дээр нь анхаарлаа нэг л зүйл дээр амьсгал дээрээ юм уу тоон дээр тий амьсгалын хөдөлгөөн зэрэг дээр тогтоох гээд үзэхэд
ямар байна вэ? Юу гэдгийг ажиглая. And then when you're ready, just feel free to relax your posture, moving your legs, stretching if you need to, and take a couple of minutes break before we do our second meditation. За ингээ би хачлыг гаргаад хэсэг төр завсарлая гэж тэ гар хөлөө сунгаад амраад жоох амарч байгаа. Тэгээд дараагийн бясалгалд оръё. Okay, so let's come back into the posture, one that's comfortable for you. За эргээд бигээ цэглээд суугараа. Take a few moments to feel that connectedness, the buttocks and the cushion beneath you, grounded, present. When we come to that sensation, when we come to the breath, we're coming into the present moment, being here now. Ингээд доор газартайгаа хүрэлцэж байгаа. Тэр биеийнхаа мэдрэмжлэр эргээд тогтёо гэх тэ. Газарт нэг тулгууртай, баттай байгаа. Тэр мэдрэмжлэр тогтох юм уу? Эсвэл амьсгалаа ажиглах зэрэгт бол бид нар одоо энэ цаг дээр ирж тогтож чадчихна гэсэн үг байна. And then perhaps just take 3 deep breaths, making the out breath, exhalation, longer than the in breath. Just for 3 breaths. 3 удаа уртаар гүнзгий амьсгалаа авч гаргая. Гаргаж байгаа амьсгалаа арай авч байгаагаас уртаар алгуурхан удаан гаргахыг оролдоорой. And then after the third exhalation, the breathing returns to normal. За 3 дахь амьсгалаа уртаар гаргачаад тэгээ ердийнхоор амьсгалъя. As I mentioned earlier, we're looking at some of the distractions, things that
can be challenges for us in our meditation practice. And the first one this evening is sound. Өмнөх хичээлүүд дээр бид нэр бясалгал хийхэд ямар саад тутгар гардг юм бэ? Тэр болгоныг бид нэр хэдхэн арилгаж дарж өрнөдгөлж явах юм бэ гэдэг талаар бүгдээрээ бясалгаж үзэж байгаа. Тэгээ өнөөдөр бол дуу чимээ гэдэг тэр саад тутгарыг яах юм бэ гэдгийг шинжилж бясалгая. So many times when we're talking to meditators and they say, or especially people when they're beginning or into the practice but not so advanced, and they say that one of the most difficult things is dealing with sound. And no matter where you go, even you think you go to countryside, you go into the forest, you think it's going to be so peaceful, then there's the sounds of nature. So wherever we go, actually, there is sound. Бясалгал хийдэг хүмүүстэй ялангуяа анхлан бясалгаж байгаа хүмүүстэй төдийлөн ахиц дэвшээгүй анхлан бясалгагчтай ярихад бол хамгийн хэцүү саад тутгар бол дуу чимээ байдгаа гэж хэлэх хүмүүс олонтой таардгаа гэж гэтэл бид нар хаач очиод байлаа суулаа гэсэн хүн амтнаас цухтагаа даглаг газар яваад уул мотонд очлоо ч гэсэн байгалийн чимээ гэдэг нэг юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр дуу чимээнээс бид нар холдож чадна гэж юу. And so often when people are meditating and sound is disturbing them, they try to push it away. And then actually this creates more tension in our body and our mind. So one helpful approach is to actually allow yourself to hear the sound, and we'll do this exercise in a moment. Hear the sound, and then you let go of it. So you're not pushing it away, you're just acknowledging it, hearing it, and then letting it go. Дуу чимээтэй газар бясалгаж байгаа хүмүүс юм уу эсвэл бясалгахад нь илүү чимээ гараад тахлаар хүмүүсд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл юу гэхээр битгий байгаасай дуу битгий гараасай ч юм уу нэг хүлээн зөвшөөрсөө илүү түлхэх тийм бодол төрдгөө гэж ямарваа нэг юм дургуулхаад түлхээд ингээд байхлаар сэтгэл санаа ч гэсэн тайвширахгүй чангарчаад байгаад байдаг. Би ч гэсэн нэг сайхан сул тогтоон байж чадахгүй ийм үр дүн гардгаа гэж тэгэхээр яаж сурвал зүгээр вэ гэхээр ямарваа дуу чимээ байвал түүнийг хүлээн зөвшөөрөхөд сурах нь чухал байна байгаагаар нь хүлээж авах нь тэгээд анхаарлаа түүнээс холдуулж сурах нэг ийм л зүйлд суралцах хэрэгтэй болно гэж. And then the two other things that we need to let go of when we're acknowledging sound is judgment. This is a good sound, this is a bad sound, or what is that sound, questioning it. We can have a gentle curiosity, but we don't try to work it out, we don't judge it, and we don't react to it. За тэгээд бидний суралцах хэвээр хоёр зүйл юу вэ гэхлээр зэрэг юун түрүүнд сонсож дуулдж байгаа тэр дуу чимээг элдвээр нэр өгөх гээд байхгүй биднэрт дассан сурсан зуршил юу вэ гэхлээр сайн юм байна, сайхан чимээ, таатай юм байна, таагүй юм байна гэд нэрлээд эхэлдэг дандаа. Сайн муугийн дуудаад эхэлдэг эсвэл тэрнээс гарч байгаа чимээ ийм чимээ байна гэд ингээд бодоод эхэлдэг. Хоёрт нь бидний дадлуулсан юм юу гэхлээр дандаа нэг хариу үйлдэл үзүүлчихдэг дурдлах юм уу, түлхэх юм уу эдгээр сайн хагцах, болох тийм юм зүйл суралцах нь чухлаа. So for example, a reaction might be you're trying to push it away, you're getting kind of frustrated or impatient, maybe even angry, and then maybe you just give up because you think it's too hard. So none of these are acceptable or helpful solutions. So what is helpful is to, as I said earlier, to hear the sound, then note how it arises, you notice it stays a little bit or a long time, but then you let it go, as though it's dissolving into space.
За биднээс гардаг хариу үйлдэлүүдийн жишээ юу вэ гэхлээр зэрэг түүхтэй юм бэ, чимээгүй байгаасай гэдэг те янз бүрийн бодлууд төрхөн байна те. Эсвэл ихэнх нь дандаа түлхэц зайлуулах бодлууд байна те. Эсвэл цухалдаж эхлэн те, бухимдаж эхлэн, уурлан те. За тэгээ сүулдэ бүр болохоо ойлаа. За боли ямар хэцүү юм байна гэдэг. За энэ бүхнээс аль нь ч тустай бишээ гэж те. Инглигээд бид нар тустай юм уу гэвэл ямар ч тус байхгүй байна те. Тэгэхээр юунд суралцвал тустай юм бэ гэхлээр дуу чимээ хэд одоо ингээд сэтгэлийн анхаарал татаад орж ирээд ах юм бол тэр ингээ ургаж гарч ирээд хэсэг хугацаанд богинохон урт ямар нэгэн хугацаанд байж байгаа. Тэгэл тэрийг одоо анхаарлыг булаахгүй болгодог тийм л юм суралцгаана тий. Уусгаад, шингээгээд одоо яадаг юм уу тий. Ерөөсөө тийшээ does it mean not to give attention too much? Тий. Анхаарлыг одоо айхтар их булаагаад ахааргүй хэмжээнд л өөрийнхөө тогтох ёстой орон руугаа тогтох юм уу тийм зүйлд суралцвал биднэрт тустай юм байна. So we'll try this exercise now where we allow ourselves to hear the sounds outside of the building, the far distance or the close distance, but outside. And as I said earlier, we're not trying to work out what is that sound, where is it coming from. We simply note sound arising, abiding, and then disappearing or dissolving away. За тэгвэл тэрний тэгж сурахын тулд бүгд энийг дасгал хийя гэж тэ. Тэр нь юу гэхээр өөрсдийнхөө анхаарлыг энэ байгаа өрөөнөөс гадна талын холын дуу чимээнд тэгэхээр анхаарлаа хандуулах нь байна тэ. Тэгээд түрүүний хэлжсэнээр элдвнэр өгөхгүй гэсэн тийм юмны дуу чимээ нэннийх байна, ийм байна ингээд янз бүрийн бодол хөврүүлээд явчихгүй нах нь байна тийм үү? Дуу чимээ л юм байна тий. Тэр дуу чимээ гарч ирсэн хэсэг хугацаанд байна. Тэгэл арилж оддог гэдэг. Тэр нэг мөн чанарыг нь таньж сурах юм байна л да. Тэгэхээр арилгахтаа бол одоо уусаач ингээд ариллаа гинүү яаж арилах тий одоо үргэлж байнга анхаарлаа хандуулаад авахгүй нэр хоч өгөхгүй ийм тийм гэж нэрлэхгүй байгаа мөн чанарыг л таних нь дуу чимээ байна гэдэг. And when we say dissolving away, you might be already questioning, well, what if the sound is still there? For sure, it could well be still there, but what's happening when we say dissolve away is we're loosening, releasing our attention from the sound. За тэр сэтгэлээсээ одоо арилгана, харлаа тогтоохгүй гэж тэгэхээр асуулт бидэрт гарч ирэх байх л та. Нөгөө дуу чимээ чинь байж лээ үл яах юм бэ? Тэ гарчлаа үл яах юм бэ гэх тэ. Тэгвэл нөгөө өөрийнхөө анхаарлыг тэр зүг рүү хит хандуулаад байхгүй л тийм зүйлд суралцнаа гэх. Okay, so let's do now. Just allowing ourselves to hear the sounds outside, as we said before, arising, abiding, passing away. За ингээд энэ дасгалтаа орё тий. Холын дуу чимээр лөө анхаарлаа хандуулаад тэрийг сонсгоо. Тэгээд тэр нь ямар урууж дуу чимээ гарч ирсэн хэсэг хугацаанд байгаа. Тэгээд арилдаг. Тэрэн дээр нь тогтёо.
And now we can release our attention from the sounds outside of the building in the far distance. Gone, no longer paying attention to them. За одоо анхаарлаа энэ холын нүрэнээс гадна байгаа холын дуун чимээнээс анхаарлаа авъя гэж тэр болгон анхаарлын өмнө юу татахгүй байгаа гарсан. And we draw our attention in closer now, inside this room. See if we have any sounds inside the room doing the same. When we hear the sound, it arises, it abides, and then it passes away. It means we no longer focus on that sound. We wait for the next sound to arise. За харин анхаарлаа одоо бүр ойртуулад энэ өрөөнд дотор байгаа дуу чимээнд анхаарлаа хандуулъя тий. Ямар ч дуу чимээ гарлаа гэсэн тий. Тэр ургаж гарч ирээд хэсэг байгаа дарилдаг тий. За тэгээд тэр анхаарал татгаа болно гэх. Тэгээд дараагийн дуу чимээ гарч ирэхийг хүлээгээ. Тэр ч гэсэн гарч ирээд хэсэг байгаа дарилдаг. Тэрийг нь анзаарах нь. And then now we release our attention from any sounds that we might be hearing in the room. Одоо өрөөнд дотор байгаа дуу чимээнээс анхаарлаа авъя гэж холдуулъя. And we draw our attention in closer to our own body. Maybe there's some sound, maybe we're hungry, the tummy might be rumbling. If there's no other particular sound, then try to notice the sound of your own breath, just your natural breath, doing the same, arising, abiding, passing away. За тэгвэл одоо анхаарлаа бүр өөр дээр авчираад өөрийн биед дуу чимээ байна уу те. За заримдаа өсөж байгаа бол гэж соржгоноод дуурдаг тийм дуу чимээ байна уу байхгүй болвол амьсгал орж гарахад ямар чимээ байна те. Тэрэн дээр тогтоод асал амьсгалжийн дуу чимээ байлаа ч гэсэн тэр гарч ирээд хэсэг байгаад арилаад гэдэг харилдаг тэр одоо шинж чанарыг нь ажиглая. And then we release hearing or observing any sound to our own breath. За өөрийнхөө амьсгалын чимээн дээр тогтож исэн тэр анхаарлыг бас орхиё. And we've reached a point where we have no resistance to sound. It's all as it is. No issue for us. Ингээд бид ямар ч дуу чимээ байсан түүнийг түлхэж зайлуулах гээд байхгүй байгаагаар нь л хүлээж авах.
тийм хэмжээнд хүрлээ гэж бодъё. And we're simply aware of the sensation of the air entering our nostrils and leaving. Nothing else. Одоо харин хамрынхаа нүхэн дээр нүхээр орж гарч байгаа амьсгал дээр хүрлцэж байгаа мэдрэмж дээр тогтъё. Өөр юун дээр ч бас зөвхөн амьсгал дээр. We're contented to simply notice the touch of the air flowing in and flowing out. Амьсгал хамрын нүхээр орж гарч хамрын эргэн тойронд хүрлцэж байгаа тэр мэдрэмжээр л тогтоод тэгээд үүндээ одоо сэтгэл ханамжтай байна гэсэн үг. Хангалуун байна гэсэн. So now we can take a few moments just to note the effect of that exercise of dealing with sound. And then were we able to concentrate better on the movement of air at the nostrils? Одоо сая дуу чимээ гараад идэг те тийшээ анхаарал яваад идэг тэр саад дотгортой ажиллах гад үтсэн энэ тасгал ямар нөлөөтэй байна уу анхаарал өөр дээрээ ирээд амьсгал дээрээ тогтож болж гин үү дуу чимээг анзаарахгүй байж болж гин үү тэрийг ажиглаарай. And then we can conclude our meditation session by remembering the motivation we set at the beginning. Ингээ бясалгалаа өндөрлөхдөө бүгдээрээ бясалгал их ямар санаа сэтэл төрүүлээд юун зорио сууж байгаа илээ гэдэг сэтлээ эргээд саная. And when we take time to set a positive motivation, then the activity that follows actually creates many positive imprints in our mind stream. And it's important for us then to dedicate these, to protect them, and we can dedicate them to the fulfillment of our reasons for coming, and in particular, the fulfillment of our motivation. За эхэнд нь бөөний сайхан сэтгэл төрүүлээ сайхан юм зориод ингээд тийм санаа төрүүлээд хийсэн үйл болсон маш олон бөөний үр хөрөнгийг сэтгэлдээ суулгадаг гэж. Тэгэхээр тэр үр хөрөнгийг дэмий хоосон шамшигдуулахгүй тухайтад хамгаалж зориулдаг тийм. Тэгээ өнөөдөр энэ хураасан сайн сэтгэлд хураасан сайн үр хөрөнгө болгоны үрд таны энд зорж ирсэн хэрэг болгон бүтэх болтугай гэж зориул. And if we have an interest in establishing a meditation practice or continuing or nourishing our practice, then we can dedicate our merits, our practice tonight, to being able to support us
in either starting or continuing with our meditation practice, even if it's only for a very few minutes each day. It will accumulate and you will definitely receive benefits. За тэгээд энэ бүгдээрээ хамтдаа бясалгал хийж соосны энэ хүчээр, хураасан хүчээр буйнаар бясалгалыг эхлүүлэе гэж бодож байгаа хүмүүс ойлоо эхлүүлэх болтугай тий. Эсвэл улам одоо цааш нь баттай сайхан удаан хугацаанд үргэлжлүүлэе гэж зорж байгаа нь бас тэр зорилготой хүрэх болтугай гэж тий. Тэгээд хамгийн гол нь өдөрт тун багахан ч болтугай 20 минут ч хамаагүй суудаг ийм дадал суучих юм бол энэ дадлаас биднэрт ирэх ач тус нь улам хуримтлагдсаар тий. Өөртөө хэрэгтэй тустай ийм үр дүн гарнаа гэдэг бол баттай юм. And finally we can dedicate that all beings in this world may find true paths to genuine peace and genuine happiness, harmony. Бидний хураасан энэ сайн буян бүхний шимээр энэ дэлхийн ертөнцийн амьтан болгон жинхэнэ амар амгаланд хүрэхтэй, жаргаланд хүрэх тэр мөртөө учрах болтугай. Тэгээд тэр мөрөөс зээдвэл хагацах болтугай гэж зориулсан. Тэ амьтан болгон хоорондоо эвтэй найртай амар амгалан урших болтугай гэсэн. So thank you very much, Mashik Baitla. Did anybody get upset with sound? Янз бүрийн чимээтэй байна гэж жоохон дургуулсан юм уу? Бухимдсан хүн байна уу гэнэ? Чимээ ихтэй юм аа гэж утсан хүн байна уу? Yes. No. So it requires practice, but of course, eventually it's just sound, and if our mind gets upset, it means that, the problem is in our mind. We're focusing too much on the sound, being annoyed by the sound. So this is the complete opposite to what we want to happen in our meditation practice. Most of us initially, we want peace and calm, but if we allow sound to upset us, then it defeats the purpose. So this is just one way to work with sound. And it's like, I'll let you say that first. Дуу чимээ төдийл зүйл шүү дээ гэж те. Тийшээ өөрөө хит анхаарлаа хандуулаад тэгээд тэрэндээ өөрөө бухимдаад, цухалдаад ингээд хэлэх юм бол асуудал бидний өөрийн сэтгэлд байна л гэсэн үг үстэй те. Тэрнээс биш нөгөө бясалгаад нэг сайхан тайвширч игчээ тэрний хаваар бөөн гомдлсон, гонсоосон, бухимдсан болчих юм бол тэр бол одоо бясалгасан биш болох нэ гэж те. So for me, there's an analogy. When I had my children, long before I was a nun, then when they really wanted my attention, but I was busy doing something else, and I would keep saying, no, wait, later. And then they do more and more naughty things. They make more sound. They do more things to get my attention. If I would stop what I was doing and just give them my attention, my full attention, for just a short time or whatever time was needed, then they go off happy, then I can go back to doing what I'm doing. So it's like, if we don't give the attention, we keep pushing away, oh, why they make that sound, what's that? Then we're just getting upset. But okay, just allow ourselves to hear it. It's just sound. It's nothing material, it's just sound. Then let it go, and then we do that and we're coming closer. And mostly we find we're able to really focus much better because we dealt with it. We didn't try and push it away. We didn't build a resistance. So I don't know if, you can relate to that with children if you've had that experience, but yeah. Би нөгөө өөрийнхөө амьдрал дээр энэ жишээ татаад хүүхдүүд ингээл нэг анхаарал шаардаад байдаг шүү дээ. Тэр үедээ адилтгаж боддөг юм аа гэж энэ залуу байхад хүүхдүүд маань ирээл ээжээ тэгээ гээд ингээд анхаарал татаад
дууддаг ш. Тэр үед нь ажилтай байж таарах юм бол ихэнхдээ за байж те жоохон байж хүлээж дараа гэл те. Тэгэхээр хүүхдүүд болохгүй штэ. Улам л яа одоо сэхлэггутал ээжийнхээ анхаарлыг татах гал янз бүрийн юм хийгээл дуу чимээ гаргаал те. Гэтэл тэр болтол нь тэгж томруулснаас би зүгээр хийж байгаа юм хойшин төр тавиад нэг жохон нөгөө яах гэдээсээ те яг намайг дуудаад гэсэн тэрэнд нь анхаарал хадуулсан бол хүүхдүүд айгүй тайвшраад амраад те чимээгүй болоод хүслийг биелүүлчих хөл те тэхвэсэн баха гэж те ер нь тэгдэг шүү дээ гэж те тэрийг би нөгөө нэг бяцлал хийх үеэр ингээд чимээ гараад тийшээ хамаг анхаарал яваал те болоосоо чимээг байгаасаа гэдэг. Тэрнтэй зүүрлүүлж бодох зүүрлүүлэл өөр тустай юм шиг санагддаг гэж байна те. Тэгэхээр тэр гараад байгаа дуу чимээрөө хит анхаарлаа тавиад болоосоо гэд ингээд түлхээд авах тусам те хүүхдээ дараа болол цаашаа гэдэг дага шиг тэр дуу чимээг түлхээд авах тусам тэр анхаарлын манд булаагаад тэгсээр байгаад нөгөө түндээ өөрөө уурлаад бухимдаад ёо гэдэг тэгээ ингээд болж байгаатай адилхан. Гэтэл тэр нэг тийм яг нэг хатуу баттай юм биш шүү дээ. Зүгээр л нэг дуу чимээ гарч байгаа юм те. Тэр лөө анхаарлаа өгөхгүй л байж чадах юм болвол тэг гол өөр юун дээр бяцлах хэрэгтэй юм. Тишээ авчирч чадаад сурчих юм болвол тэгтлээ нэг хэцүү биш юм. Одоо байха болчихно гэж те амар том саад дотор байха болчихно те. So may I encourage you to practice, see how it is for you when you work with this particular technique. That's the way that you'll know through practice. Сайн нэг юм турш үзлээ штэ бүгдээрээ те. Хураагаал. Тэрийг нэг оролдоод үзээрэй гэж байна те. Тэгэхээр та нарт тустай байх нүггүй болох нүггүй те. Оролдоод үзээрэй те. Оролдож үзчихэж л мэдэн штэ. So thank you. Have a good evening. Баярлалаа.